Цаан ингээ Европын бүсээс гарч байгаа гэж байна. Гейт рүү явж байна. Энд зайтай юм байна. Таны гэсэн бодлоос ийм том биш болсон шүү. Энд зам байна. Том юм байна. Санаас Чиндүн рүү Air China-гаар явж ирсэн. Ер нь л үйлчлэл сайтай юм байна. Өглөөний хоолт, оройн хоолт, өглөөний цайтай. Байсхил дээр юу гэж асууад байна. 2-3 удаа пиа уучлаа. Тэгвэл бастай пианууд ажиллаа гэдэг пиа. Ер нь дажиг үйлчлэлтэй юм аа. Air China. Secure your table and pedals and pull up the window shades. Please fasten your seatbelt. 为了预防突发颠簸，建议您全程系好安全带，特别要遵从客舱广播及安全带信号的问题。 Санаасаа нэг татсан санагдаж шүү. За энэ замдаа явуулъя. Йоо, за ингээд Хонконгт ирлээ. Бас нэгэн шалгалтууд оролт юм байна. Хаана буудалж байгаа, хязгаар буцаж явах юм, тикет байгаа үед тэгээд нэгэн асууж энэ хүн байгаа болохоор асуучтай асуудалгүй. За одоо ингээд Хонконгийнхаа төвөөр аялаа. Хонконг руу явна. Хараа одоо яаж явах вэ гэж шийдэх хэрэгтэй. Трайнер явах уу? Тусаар явах уу? Судалж авах нь. За илүү хэлчихсээр. Airport-оос шууд Хонконгийн төв рүү орно. Нэг удаагийн тасалбар авсан. 115 Хонконг доллар болж байна шүү. За явж буудалтай ирлээ. Манай буудалд яг ард харагдаж байна. Бидгүй эдэн давхарч харагдаад байгаа юм бүүндээ. Зааварч өрөөндөө ороод үзье гэдэг ямар буудал авсан байг харуулна гэж. Хонконгт орох буудалтай ирсэн. Жижиг юм аа, жижиг. Европын буудлуудын буудал хамаагүй жижиг юм байна. Тэгтээ яг хөө нэг ихтэй тогтоол харагдаж байна. За мэдээж хэрэг тэгээд ингээд хотыг харсан үзэмжтэй. Илүү өндөр барилгууд л байна да. За. 100 евро.
Hongkong도 왔다. За ингээ Хонконгийн үдшээр явж байна. Тэр гайхалтай бот юм аа. Өндөр байшин барилгууд ихтэй. Ер нь одоо Азийн Нью-Йорк гэж ярьдаг л та. Нью-Йоркоос баг их байштай биш санагдаж байна, харагдаж байна. Зөвхөн энэ хотод ихэд манай Монгол улсын иргэдийг 2.5 дахин нугалсан хүн амьдардаг гэхээр бас аргагүй маа. Зөвхөн метрополь хэсэгт Хонконг хот болохоор 7.6 сая хүн амьдардаг гэж байна. Манай Монголын хүн юм лээ. Түр гайхалтай байна. Энэ Виктори Пик гэдэг уулын өрөө дээр гарч байна. Энд чинь бас Хонконгийн харах юм үзэгчтэй тамба байдаг гэсэн. Би шаардлага. Нэлийн хасч энэ дэстэй. Нэлийн үлдэж байна. Агаар нийтэм бүчин байна. Халуун. Гоё юм чинь. За нэг Хонконгч дээрээс нэг юм харагддаг юм байна да. За ингээд Хонконгийн хамгийн өндөр цэг дээр гараад ирсэн байна. Виктори Пик гэдэг. Энэс Хонконгийн зүгээр албан дээр тавьсан шиг харагдаж байна. Өнөөдөр ам гоё мантай байна. Үйл дүү гэх юм. Тэгээд бас өндөр байшингууд баг марангаас ингээд дээшээ гарцсан байна. Эсвэл гоё харагдаж байна. Хонконгд нэг заавал гарч үзэх газруудын нэг юм биш үү? Виктори Пик гэдэг. Хонконгийн дээрээс харахад нэг юм их үү? За тэгвэл нөгөө тал руу харах гэдэг Хонконгийн далаа. Дэвшил бас тултлаа үлдэж байгаа улс хотуудын нэг яарч Хонконг. Тэгээд энэ хүндэд 7 сая 600 гаруй мянган хүн амьдардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо Монголын хүн амын хоёр харантай нугалсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүн хүндэд амьдарч байгаа бас зохион байгуулалт хөгжил слайхтер хөгжиж яарч Азийн хөгжил хандлага Европын хөгжлөөс хавь илүү тасарсан мэдэгдэж байна. Тэгээд яалтч энэ дэд явж байгаа Корея улс орнуудыг өөрхөн Монголтой харьцуулаад яваад идэг л та энэ дэд үгүйсээ тийм бодлого төрдөг. Тэгээд энэ үеийн Хонконг бүрэлдэхүүн гэх юм уу эсвэл хөгжиж байгаа нь тансаг баян гэх юм уу газар нутгийн хүмүүс эндэл дэшээ давхарлаж хөгжнө үгүйс тэлж хөгжихгүй юм да. Харин манайхаар тэр том газар нутагт тарж өгч систем байгаа юм. За тэгээд олон бодол төрүүлж байна да. Хонконгийн хүндээ. За тэгээд цаашаа айл үгчсээр. Тэгээд кейс ч одоо энэ ч зүгээр ингээд байж шүү дээ. Хүүхэд нэг тоглоод авч ирсэн. Кейс нэг магтана. Ажиг том шашин дээр
ticket амар амтаа авч чамаа зүгээр нэрнүүд нь байдаг. Тэр буудлыг дараад тэгээд шууд мөнгө төлөөд одоо бид нэр би энэ Чайван гэдэг зөв рүү метронууд дандаа бүгд ийм хаалттай хаалт метрон хаалтан дээр таарч ирчих зогсдог. Хонконгийн бас нэг жуулчтай хэвдэлцэг юм шүү. Monster Building гэдэг ороод бетонын ширгөө юм аа. Ихний бодлоос эцсийн бодлолт явах юм бол одоо нэг юм юм бичээстэй. Тэгээ ер нь метронд явахад мангар ингээд тэр тикет цаадаг машин үргэлж зүгээр очих буудлынхаа нэрийг заагаад тэгээ шууд өмнө гараад ирдэг. Тэгээ шууд мөнгө төлөөд карта төлж болно. Эсвэл эдний Хонконг доллараар төлж болно. Мангар ингээд амар easy ингээд. Сауглын мэд ингээд Ханой Хонконгт хайл маань дуусаад дараагийн next destination Ханой. Тами Ханоиг өсгөж байна. Тэгээд ер нь бол сая хэлний шалган ажилт ингээд нэгэн шалгаж шүү бас. Тэгээд пассворд бичиж шалгаж байна. Ямар ч асуудалгүй. Бүх юм журмын дагуулсан. Бичүүлэхдээ юу яаж хийжээ Вьетнамаас тавцаар хөө тэр тикет авсан аваагүй шалгаж асууж аваагүй өнөөдөр юм маргааш та авчин гэж шууд гэсэн. Окей асуудалгүй гэд. За одоо ингээд Хонконгийн олонсын согсны буудлаар ирсэн байна. Бас нэлээд том юм аа, нэлээд том буудлаа шүү. Ахад буугаад шууд буугаад гарагцсан болохоор том юм мэдээж хэмжээгүй. За тэгээд дараагийн destination зүгээр цайда. Одохгүй Вьетнам, Ханой онгоцтой амждаг байгаа. Хонконгийн согсог ямар том юм бэ? Хүмүүс одоо 26 дахь кейт дээр явж байна. Тэгээд манай онгоц шахын 230 дугаар кейтээс үлдэн. Тэгэхээр одоо 100 гаруй кейт. Юм аа нэг явах юм байна. За окей. Хури. Хорошо.